for two. Yeah, Amsterdam Central. Yeah, Amsterdam Central. We can go to the Hague Central directly from here. Oh my gosh. Okay. So cute. Yeah. It's like a card. Yeah. Let's go. Nederland, Amsterdam. The train ticket after and after to We are in Amsterdam Center. Hi, буцааны YouTube channel тавтамаарай л ингээд манай найз бит хоёрын дараагийн аяллаа хот бол Амстердам түрүүчийн влогийн төгсгөл бас хийсэн байгаа. Тэгээд хамгийн ихний спот маань Zosie байсан. Тэгээд манай найз бит хоёр болохоор яг ийм Амстердам гэсэн бичгтэй гоё t-shirt ч юм уу аксессуар авъя гэж бодсон боловч тэд нар бүгдээрээ соолт авч болцсон байсан. Тэгээ манай найз саяны харуулсан дулаан t-shirt-ийг өмсөж үзгээд орсон байна. Тэгээ би найзаа хүлэнгээ бичлэгээгээд тэгээ ер нь Амстердамын залуучууд нь аюу гоё загварлаг. Тэгээ ер нь тийм залуучуудын хот гэж хэлэх болохоор хот байсан. Тэгээ манай найз болохоор t-shirt авсан. Тэгээд энэ харагдаж байгаа асуур болохоор яг бас Амстердам гэсэн бичгтэйсэн болохоор дурсгалуулаад манай найз авсан. Тэгээ ер нь дэлгүүрүүд нь аюу гоё интерьертэй, залуучууд нь аюу тийм загварлаг байсан. Тэгээ бид хоёр зөндөө олон гоё хувцсны дэлгүүрүүдээр орж бас window shopping хийсэн. Гэхдээ зарим дэлгүүрүүд нь бол дотор бичлэг хийж болохгүй гэдэг юм байлээ. Тэгээ зарим бичлэгүүдийг бас авч чадаагүй. За тэгээ явжангууд иймэрхүү юмнууд зарлаг дэлгүүрүүд албар хаасаагүй өнцөг болон тоо бүртэн байд юм элэ. Тэгээд энийг зүгээр сонирхуулаад харуулсан. Тэгээд энэ red light гээд дүүрэг нь болохоор яг тийм нэмэх 21 дүүрэг гэж явт юм элэ. Найстаган тэр Амстердам төвөр явдیں۔ Тэг бид хоёрын хувьд болж байгаа. Яг тал өдөр бол Амстердамыг explore хийхэд хангалттай юм шиг санагдаж байна. Ер нь аль яг насан турш хүмүүсийн цочлдог хот юм шиг санагдлаа. Тэг хуцсны гоё барилгууд харж байгаа. Тэгэхээр дэлгүүр тэгэл янз бүрийн бар, ресторанууд нь болохоор аюу тийм нэмэх 21 стайлтай. Тэгээ бас сонирхолтой юм. Энэ хавччин. Хотын хувьд бол үнэхээр гоё үзэсгэлэнтэй хот байна. Гэхдээ яг сурах ч юм уу амьдрах юм бол жоохон хэцүү юм шиг санагдчих байна. Тэгээ гоё газар орол хэлээ. Зарим газар нь дотор бичлэг хийж болдгоо юм байна. Тийм зарим дэлгүүрүүд, зарим газрууд нь дотор бичлэг хийх хориотой байт юм байна. Тэгээд өөр гоё сонирхолтой газар очил харуулъя.
Wow, full of people. Spook. I want to buy this also. Yes, fine. But I'm afraid. What if I only want to get Hello Kitty? I don't want these things. But the chance is really low. Yes. Yeah. It was my Childhood memory. Let's check what if we buy this. What can we get? Like one of them. It's okay. Yeah. Also, they have Mickey Mouse and Tom and Jerry. Oh, also Zootopia. Harry Potter. They have Crybaby. Crybaby, but it's phone case. Oh, it's okay, it's not. Yeah. Oh, this one. This one is cute. Should I buy one? Yeah. It looks like me. How much is it? Like €7. Yeah. They have this Oh yeah, Crybaby series. yeah. Crying Angel. Ooh. I really want to buy one. Oh, maybe this one. I think I should buy one also. Flying to the moon. I never seen this before. Beautiful. Wow, crazy. Look at this. Crazy. Crying again. Okay, let's buy one. Okay. I want this one or this one. And this one, no, I don't want that one. Okay. Ooh, okay. Let's buy this. This? Yeah. We have one more in that Thank you. Have a good day. Thank you. Ялла доторхууд нь аян өнгөлөг байгаа биз. Vintage photo booth-ны газар шүү дээ. Энд Nice sounding. Okay. So cold.
by Amsterdam train station. Just like this. Christmas does all short Valentine. Steuern Where are we going now? The capital of Holland. Okay. Den Haag. Den Haag Ben. Dit is een hotel boeking te maken. Flixbus en zo. Only 1 hour, 59 minutes. Yeah. Нэг цаг явал 30 дахиад явж байгаа hotel авч. Эрт хүнд амар ингэж бодож байна. Гадаг амар хөтөмэн. Яп, тэгээд hotel очиад бол. Hotel дээр дунд чинь нурмөр зэрэлсэн. Тэгээд өнөөдөрийнхөө алхалтыг харсан чинь 16,000 алхсан байна. Өчигдөр болохоор 18,000 алхсан юмсан. Тэгээд нэг жоохон ядраад болохоор одоо шууд унтчихин. Тэгээд миний нүүрэн дээр бас нэг юм жоохон хашил гараад байна. Яагаад гараад байгаа юм юу ойлгохгүй. Yeah, only bad thing is that otherwise everything is okay. Yeah. Хотын төвдөө гагвар хотел захиалсан байсан болохоор айгуу дэжгүй гой байна. Маргааш өглөө шидэш явахад тэгээд өглөө бас эрт босоод хотоо жах үдээд хэрэгтэй гэсэн газруудаар орчоод тэгээд өдөр нь дахиад өөр хот руу явна. Тэгээд маргааш уулзъя. Bye. Good morning. Doctor hotel хавлын цаг авах гэж явж байна. It's like a buffet. Okay, second year. Урлагийнхаа цаг угаа дуусчлаа. Тэгээд одоо болохоор кофе ууж байна. Тэгээд кофе уужаад за дөрөв рүү ороод ачаа хэлээд ачаа гэж битээр өрөвчтэй ялгаалаа. Тэгээд өрөвч аваад гарч ирээд өнөөдрийн хайлыг эхлүүлэх байгаа. Тэгээд энэ Den Haag гэдэг хотод болохоор хүн тал өдөр байхаа тийм болохоор гэлс үзэстэй газруудаа явдаг. Тэгээд өдөр 3 цагаас дахиад Flixbus-аар хажууд очиж Antwerp хот руу явна. Бэлэг болсон. Тинжээ очиж гоё музей үзээд тинжээ арай бодохтой байх болохоор өнөөдөр бас жоохон яарсан байхтай баг. Өчигдөр Амстердам одоо бас нэг их амар тийм хурдан явж чадаагүй яа гэл гадаа амар хурцсан хоёрдугаар гэвэл бас Амстердамд байрлахгүй байсан болохоор алхаад хотоо зайдаг үзэстэй гэсэн газруудаар орчод тэгээд арай нь ирсэн байгаа өчигдрээр бол амар ядраад байсан болохоор шууд хотелд орж ирэл тэгээл сайхан муцаа солиол үзсэн. Тэгээд Victoria одоо бодлоо байгаа болохоор Holiday Inn Express гэдэг бодол байна. Өглөөний цаг багтсан юм болохоор амар л яар цамрахгүй өглөөний цаг багтаад өглөөний цаг гэсэн яг л typical
Хотелын өглөөний цай байлаа. Тэгээд энэ хотод гоё юм хийвэл аль болох цаадахаар харуулъя. Би камерын дээрээ анх удаага влог хийж байгаа болохоор ямар ч гэсэн гоё төрсөд авах ихтэй байгаа. Тэгээд эдэлтэй ямар болох нь харъя. Two orange, two banana. We are students, right? Нэг сар ажиллах юм бол зөм гадаа юм хүүтэн байгаас болоод жоохон ядарч магадгүй байна. Бусдаар бол Yeah, I think so. Our hotel room. Let me in the hotel room. Би оройн дахтаа цонхон олохгүй бол ерөөсөн ингээд цаамарч чадахгүй юм шиг санагдаад байхгүй болохоо. Хөтөж мөнгө тэгсэн чи хартаа манай өрөө ингээд цонхтой гэхдээ тэр нь онгойдгүй. Тэгээд цааны тэр доотлын лобби руу харсан юм цонхтой. Онгойдгүй. Төглөөс ирсэн чинь жоохон толгой юм дүүрцэрдэ шүү дээ. Тэгсэнсэн. Тэгээ манай найз болохоор цонхоо хааж унтдаг. Би болохоор цонхоо онгойлгож унтдаг. Манай найз батад оронд орчлоо. Яа тэгэл бид хоёр хоёулаа хүднээс амраад буцаж гармааргүй байна. Манай хотел өрөө болохоор 2 хүнд зориулсан юм томортой. Тэгээд тэр хаалгаар орж ирээд тэнцэний талтай хувцас өглөө тэгээд тэнцээ угаалгах өрөө байгаа. Тэгээд хортой. Тэгээд тэнцэний ширээ сандал зургаттай. Их амар хөөрхөн цэвэрхэн. Бид тэр хоёулаа яаж болохоор гоё цэвэрхэн л байвал бусны яг уу гэж боддог. Тэгсэн заашгүй айгу гоё хөөрхөн цэвэрхэн хотелууд бүгэлдсэн байна. Газар. Тэгээд оюутнууд юм чинь мэдээж аялалтаа бүр тийм амар үнэтэй хотел бүгэлгүй. Гэхдээ ямар ч байсан хостел ч юм уу тийм аюултай газраар бас явахгүй гэж шийдсэн байгаа. Окей. Өчигдөр болохоор Амстердамд бид хоёр юм бүрэн Амстердамын алдартай фото бүлгэн дээр очсон. Тэгээд ийм vintage зураг авсан машин. Гэтэ би ганцаараа бас авсан манай найз болохоор өмнө Амстердамд ирж ирсэн ийм зурагтай болохоор тэгээ би ийм амар ойрхоноос гарна гэж мэдээгүй. Ийм хөргөн зурагтай болсон. Тэгээд болохоор өчигдөр бас Амстердамаас авсан Pop Mart-аас авсан юм задлаа. Би ерөөсөө Labubu ч юм уу Cry Baby нөгөө нэлээ тиймэрхүү өдрөөс авч байгаагүй. Гэхдээ энэ удаа Амстердам бид хоёр болохоор нэг өдөр байсан. Тэгээд надад амар ийм сонин аюу амар тийм өөр vibe-тай хотоос ахгүй юу. Яг л ингээд амар юм эртний түүхэн барилгууд тэгчээсэн яг ингээд хот руу норонгууд нэг юм Европ хотуудаас амар өөр юм шиг нэг юм энэ тэнд жоохон mysterious юм хүмүүстэй тэгснэ амар юм өвс мөстэй чихэр мэхэр зарч маардаг хүмүүс нэг юм жоохон gang мэнг. Тэгээд би зүгээр ингийн Cry Baby авах гэсэн энэ Crying to the Moon гэдэг энэ шинэ гарсан юм шиг байлээ. Тэгээд энэ жоохон mysterious feeling энийг дараа нь хараад Амстердамыг санах ах гэж бодоод энийг авсан. Тэгээд одоо онгойлгож үзье. Амар хилцүү онгоод байдаг юм. Oh my god, no! What? What? I don't know. I touched it outside. Oh! Oh my god, no. Wait me. Let me. What is that? I don't know. Cute. Oh, it's so cute. I didn't expect it that much cute. Yeah, it's cute. Oh, the rabbit on the moon. Then нэр нь болохоор энэ ягаан гараад ирлээ. Post this video, so cute. So cute.
Би ийм pop mart задлж байгаа бичлэг зөндөө үзсэн. Гэхдээ хүмүүсийн ийм шар устай ийм cute саризыг гаргахыг амар хүсэж идэм билээ. Тэгсэн чинь надад гарчлаа. Би болохоор ийм ерөөсө cute-ийг нь хүлээгээгүй. Нэг иймэрхүү жоохон funny байх гэж бодсон чинь амар cute. Гарчлаа. So cute. Миний анхны pop mart. Хотелээ одоо check out хийлтийн. Манай хотел иймэрхүү байсан. Хоёрын хотел. Айгуу хөрхөн зөвхөн. Гэтэ тонхны юм дотор талтай болохоор жоохон анхаарахгүй байлаа. Бусдаар бол perfect. Right? Тэгээд хотелийнхаа арыг заавал хурааж гарах хэрэгтэй. Тэгээд энэ өрөө өрөвч урцаа. Тэгээд шүрийн хэсэг. Яа. Вау. Хотелийн маань үйлчлэгээр нь аюу сайн байсан. Тэгээд бид хоёр reception дээр нь ачаануудаа өөрөвчнүүдэд төрүүлтэйгээд тэгээд гарсан байгаа. Манай найз мифигээд характертэй мөртөстэйгээ тэр мифидээ юм байна. Дишүүрт орж ирсэн мэ so cute. Бүрийн музейм мэт юм хэлээд гэхдээ бид хоёр музейгээр нь орж амжих болохоор гүрхий авыг гэж бодсон. Of them. This one is white, but Yeah. why face is like Maybe, purple one. Maybe get purple one, and in other stores I can find beautiful white one. Yeah. This one is also. This one is okay for your knees. Yeah. What is this? Oh. Get зураг мураг захаа үлдээдэг юм байна. Хэмжээ үлгэрийн ном ээ. Би тааш тэгээд ээжийнхэн авсан даан би алуу болгосон байхгүй юу? Алуу болгосон юм чинь дэлгүүрийн гадаа ингээд төрсөн хүмүүс чинь нэг хүн аваад байгаа юм байна. Тэгээд хөөсөн даан байгаа юм. Энэ ч хүүхдийн зам. Dan guten Morgen гэсэн дэрэгч байна. Бодлоохон нэг их хөдөлмөшнийг халамж. Тэгээд бидээс бараа орж байгаа гэж хэлсэн чинь өглөө бараа орсон юм шиг байна. Даалгаа тийхтэй. Гэхдээ өчигдөр Амстердам шиг юм биш. Why Europe H&M is so big like this? For hidden давхар. Дөрөв баг 5 давхар юм том H&M ингээд байна. It's like Prada, Gucci шиг.
Манай том Zara. Энэ таунтай болно. Гэтэ одоо авъя гэхээр өөрөвчтэй болохоор авах гэж бодсон. Heaven. Дүүнэртээ хөөрхөн юм авч өмнө санагдаад идэв нэ. Энэ Европод нөгөө нэг bakery ч юм уу дэлгүүр орнууд юм нээр авч кассан дээрээ бичүүлдэг зарим дэлгүүрт одоо хүртэл тэгсэн чинь хөөрхөн. So cute. Salami. Cheese. Бүгдтэй олчил нэрээ. Өөртөө шүүхттэй л амар хүн зарцуулдаг гэж үнэ юм шиг байна. Оо. Загс. Sardine. Oh, coffee. Манай хүүхдэд дургүй найз маань хүртэл. So cute. Yeah, so cute. We finally found Miffy. Also, this Paddington. Тэгээд хааг болохоор Амстердам Батмалын уулзсан ерөнхий хотын уур амьсгал маш тийм гоё тайван нээлттэй хот байсан. Тэгээд Нидерланд болохоор хамгийн анхны ижил хүстэй хүмүүс хоорондоо гэрлэж болохыг баталсан улс юм элэ. Тэгээд LGBTQ тийм genderless улс гэж явдаг болохоор энд ер нь иймэрхүү флагууд аягүй их байсан. Нидерландын алдартай French fries. Yeah. Medium or large? Large, maybe. Amsterdam sauce. Oh, Amsterdam sauce. Well, large is so big. We didn't expect that large size. Thank you. Oh, it's perfect now. Do you think anything special here? Do you feel that? I don't know.
их их амар special юм санагддаг. Аюу fresh юмтай. Тэл буцаад ирсэн. Тэгээд үлдээсэн backpack авсан. Тэгээд одоолохоор hot chocolate авсан. Халуун шоколад авчаа. Тэгээд автобуснаа суухаар явна. Автобусын суух газар маань 10-15 минут талхаад байсан. Тэгээд хэлсэн бүрэн hot chocolate авсан. The Netherlands hot chocolate is so good. Yeah. Одоо тэгээд дараа яваа. Батраа явна.